одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 онд Төв аймгийн Баян Жаргалан сумын Сайн хөөтийн Адуун чулуу хэмээх газарт Адуучны отрын бор гэрт Монгол улсын манлай уяач Галын Бат Төмөр, Монголын морин спорт уяачны холбооны анхны тэргүүн Галбадрахын Пунцэг Балжираа гэсэн түүхийн ухааны доктор сэтгүүлч Баяр Магнай, Монгол улсын тод манлай уяач Хөдөлмөрийн Баатар Даваахүү, Монгол улсын алдарт уяач Энэбишийн Гамбат нарын 5 хүн Монголын морин спорт уяачны холбоо гэдэг их айлыг үүсгэн байгуулах тухай ярилцаж, улмаар тэр жилийн 5 дугаар сарын 25-ны өдөр анх дугаар хурлаа зохион байгуулж байсан түүхтэй. Монголын уламжлалт морин уралдааныг хөгжүүлэхэд олон сайхан санал санаачлагыг гаргаж ихийг хийж бүтээсэн Монголын морин спорт уяачны холбооны анхны тэргүүн Пунцэг Балжираа гэснийг дурсахаар Төв аймгийн Баян сумыг зорьсон нь энэ юм. Аавыгаа холбоо байгуулна хэмээн хийж бүтээж явхад хурдан морины уралдаанч байсан бяцхан хүн одоо Монгол улсын алдарт уяач болжээ. За өднөс хотоос гараад одоо яг өднөс Налаахан голыг навьдаг. Налаахан гол өднөс одоо өнөө аав болон одоо олон сайхан уяач нар энэ мордоо уяад энэ бас явжсэн. Энэ өвдөс чилээ. Нормалай чавья тулаа. Эндээс гараад нас евро Төв аймгийн Баян сумын нутаг Адуун чулуу хангаа хайрхан хаж гараа. Адуун чулуун дээр нас очих нь одоо яг тэр газар л өөртөө буусан Монгол улсын тод манлай уяач Анах Монгол улсын манлай уяач одоо Нарамжаа гэсэн Сувангаа гэдэг олон сайхан улсууд энэ чил одоо сайхан уулзж очиж нэг нотголж ярьж сайхан Монгол морин спорт уяачтай бүгдчээс баг хамтдаа бүгдээрээ буугаад явдагсан. Энэ л одоо төлөвлөгөөнд мор малаа уяал тэгэл манай өвдөц миний элэнс олон зөв мэндэл өрдөө хүн болсон гэж байдаг. Эджэснийг одоо миний өвөө ганадрахгүй над их ярьжуулвалаа. Пунцэг Балжираа гэсний дээд өвгөд хэдэн үеэрээ Төв аймгийн Баян сумын нутагт орших их хангай хайрхныхаа өвөрт адуугаа дуулж хурдан мордоо уйж сон өрх хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн түүхтэй юм. Түүний нагацах лувсан чойндон төвдөн чемпион нар энэ л хайрхныхаа ингэрт адуугаа уйж хотлох үест Монгол улсын манлай уяач Гарамжав тэдэнд шаваар орж адуу уях их эрдэмд суралцсан гэдэг. Хожимо Пунцэг Балжираа гэсэн Гарамжавгаагаар эрдэм заалгаж их үйлсийн гараагаа эхлүүлсэн байдгийм. Их хангай гэх энэ сүрлэг хайрхан Монголын адуун сүргийг ивэж явдаг гэхдээ одоогийн бүхий л тод манлай алдарт гээд алдар цуутай уяачтаас игэл малчин ард хүртэл энэ л хайрханд шиний нэгэнд гарч хиймроо сэргээдэг заншилтай. Төв аймгийн Баян сумын одоо нутаг бол одоо хангаа гэж хайрхан байгаа. Миний аав, миний өвөгийн төрсөн бууц. Tas яг ингээл энэ найдал төрж өссөн. Тэгээд юуны хангааг хайрхнаа энэ хайрхнаа манай өвдөц нэ элэнц олон зөв болох төвдөн чанд болсон чанд хоёр
хөшөөнө дахиж хөтөж. Тэрний дээд хичнээн үнд бас дахиж хөтөжсэн юм одоо сайн байна. Өөрийн маань яснаар бол одоо авчихсан дэшаага нэг 3 4 үе чи нотолч миний аав энэ төрсөн. Яг л энэ газар дээр буцанд төрсөн. Талигачийн маань дээд өвгчүүл нь Лувсан Чамбал, Төвдөн Чамбал гээд их сайхан эрдэм бэлэгтэй уяачт байсан юм байна лээ. Тэгээд тэр сайхан уяачт одоо Монгол улсын манлаа уяач гарамжууга тэр хөгшчүүлд тухайн үед шав орж уяачийн тэр эрдэм мэдлэг заалгаж одоо хамтарч морь уйжсэн байдаг байсан юм байна лээ. Буцаад талигаач маань нас үеинд хүрээд энэ одоо хурдан морины үйл ажиллагаатай амьдралаа үйл ажиллагаагаа холбонгуутар буцаагаад гарамжуугаад шав орж тэр өвгчүүлээсээ сурсан эрдэм мэдлэгийг дамжуулан авахд хамтарч ажиллаж шаваар нь орж исэн. Тэгэхээр одоо гарамжуугай манай талигаачийн одоо ураг төрлүүд хоорондоо 3-4 үеэрээ холбоотой бие биендээ шав орж одоо ингээд ач хувцс нар үр хүүхдүүд маань сайхан холбоотой явж байгаа. Энэ бол бахархууштай тийм сайхан амьдралын холбоо гэж би үздэг. Гарамжуугайтай ойрхон байсан. Гарамжуугай үгээгч бол одоо тэгээд бүр чирхчлэн даган шүү дээ. Гарамжуугай үгээ дагахгүй хүн бол ховрол байхгүй л дээ. Гарамжуугай чи ингэ шүү дээ. Намаа явж исэн ч одоо ингээд чи тэргээ байдаг. Энэ уян дээр зогсоо. Намуухан уртын сайхан дуу тавь. Моримал сайхан унтдаг. Тэгдэг юм байна л шүү дээ. Өөрийнхөө атомлыг суглуулах ийм нэг сонин арга барил сэтсэн юм байна. Малгүй байсан үед. Тэгээ манай одоо дээр үе атомлын гачаа урдч байсан. Энэ зүүнт чиг санжин болдог энэ рүүч байсан. Урагшаага баян жаргалууч байсан. Хаа байгаа газраас өөрийнхөө одны атомлыг цуглуулад энэ одоо 88 оны алт шаянда нас эхлээд цуглуусаар аваад лав нэг 50-60 адуутай болсон. Тэрнээсээ уйж ихэлсэн. Уралдаж ихэлсэн. Бас нэг сумын наадамд бас найраг тэр үүнд бас дахиулж үтсэн. Тэгээ их дор орсон. Манлаа яач гарамжууд өгшөө. Одоо буурсан тэр манай тэр Лувсан Чамбал Төвдөн Чамбал хоёр өгний шав. Энд хурж шавлж одоо ном сурахын сацуу бас уяаны эрдэм номыг бас залгасан байгаа. Тэгээд түүний урагч нь одоо Монгол улсын тодмонлоо яач сондож яваа Монгол улсын алдарт яач Ганбат гээд сайхан уяач нараас төрсөн. Шинэ нэгний өглөө ерөөдөө их одоо сайн уяач нар гэж одоо ярьж болно доо. Монгол улсын алдарт уяач одоо Төмөн дэлгэрийн их хоёр найз маань Монгол улсын алдарт уяач бас Сашкийн Бата гээд өмнө найз Монгол улсын манлаа уяач Ононгийн Батэлэг одоо Монгол улсын тод манлаа уяач Оноо ах маань бас энэ хайрхан дээр жил болгоны шинэ нэгний нарыг энэ дээр бид нар бүгд хардъя. Тэгээд энэ хайрхан маань бол ерөнхийдөө бол одоо их хайрхан маань одоо Монголын морин спортын одоо морин спортод одоо үнэхээр ээлтэй хангаа хайрхан мах гэж боддیں۔ Энэ хайрхан маань тэгээд олон сайхан уяач нар бол одоо энд төржиж үйл намаа одоо барьж олон сайхан одоо улсууд ирдэм аа. Манай малаг энэ ч байсан. Энэ талаар сайхан бэлтдэг байсан. Тэгээд нэг их шаврахтай өдөр юу хагаад хоноо алдцсан гэж манай хөгшчүүд. Тэгээд хөгшчүүд хоноо алдчихад энэ 3-4 хоног ерөөс олдохгүй байсан. Тэгээд тэр Лувсан Чамбал загинсаг гэж байгаа хайрхнаа. Хэдэн үеэрээ л одоо миний мэд 4-5 үеэрээ л одоо чамд би засал хамгийн мал барьж өргөлөө. Тэгээд хэдэн малын маань ингээд нэг ганц шуурганаар бүгднийг алгуулчих гэж дөнгөж хэлээд байжсэн чинь
хойдлоос нэг хүн хуржээд явуулын хуржээд ингээд хамаг малаа алдчихлаа гэгээс үгүй энэ хангаа хойд дээр нэг чи хойно бургастаас юм. Хангаа хойд дээр нэг юу ах баахан хон мал өхөр мал байж ах энэ одоо юу мал юм бол таач нэг хардаа гэдэг дагуулад очиод морьтой очиод харсан. Үн чи ишгэж байхгүй юу хөг өсгөж. Бүгд эсгэж байгаа. Айхтар шуурга болсон. Мал урууддаг байхад тэр хойшоо явсан байна. Мал нь тэгээ хайрхан руу тийшээ гараад модон дотор их чонтой байсан. Аюу чонтой гэж. Тэгэхэд үн чи ишг алгуулаагүй бүгд ирсэн гэдэг. Тэгээд энэ хайрхан маань их учиртай сайхан хайрхан л даа тэгээд. Дугуй болонтай цай дээвний өнгө банд нөгдөг байсан хурдан мордын уралдааныг сэргээж уяачдын оролцоог нэмэгдүүлэх тэдний хөдөлмөрийг үнэлүүлэх нь тунцэг Балжираксны эрхэм зорилго байсан юм. Уяачдад төрийн цол хэрэгэн болгох хурдан морины үн өсөж малчдын амьдралыг дээшлүүлнэ гэж зүгээр ярих биш өөрөө үлгэрлэн хийж явлаа. Зах зээлийн нийгэм чивжсэн хатуу үед өөрийн хөрөнгөөр холбоо байгуулж Монголын морин спорт уяачдын холбооны тулгыг тулж авыг бадраасан энэл эрхмийн ач буйнаар Монгол наадмынхаа тэнгэр доор хүлэг мордийнхоо тоосыг үзэж игэл бор уяачд нь ирэмгийн хүлгээс сойж уйж хурдлуулахдаа авах урам зэрэг нь дүүрэн байна. Миний аав олон сайхан нөхдийнхээ хамт Монголын морин спорт уяачдын холбоог анх санаачлагтаа анх зөвдөсөө одоо Монгол улсын манлаа уяач Гарамжуугаа тэгээд Гисрвангуа гэдэг хоёр хөшөнтэй зуг ярилцсууж аваад гарсан гэдэг өөрөө бас яриа тэмдэглэл дээрээч тэр өөрийнхөө ярьж яснараач яриагаараач тэгээд тэр хоёр хүн хөшөнтэй миний нутгах Төв аймгийн Баян сумын Адуун жилөө нэмэх газар одоо Буур хангахаа үрт биднээс тусч ирсэн. Тэгээд дэндээ тусч байгаад бид нар морьдоо аваад Эрдэнэ сумынхаа наадамд очиод уралдахдаа яг уралдаан ирсний дараахан тэр анхны тэр наадам одоо Монголын морин спорт уяачдын холбоо үүсэх одоо анхлан одоо юу тулгын чулуун бол тэнцээд явагдсан юм аа. Уяачдын холбоог анх одоо байгуулахад миний одоо ингэ бод санаж байгаагаар бол Баттөмөргой, Буян Дэлгэргой за тэр Сүрэн хоргой манайхаар бас хэрдэг байсан юм. Ер нь уяачдын холбоо бол анх байгуулагдахдаа тухайн үед одоо олон нийтийн байгуулагч нь их учиргүй дөнгөж байгуулагдангуутраал офис контор гэдэг одоо юм бас байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт дөнгөж шинээр байгуулагдж байгаа юм чинь санхүүгийн их усүр гэдэг бас нэлээд хүнд. Тийм учраас уяачдын холбоог анх байгуулж байхад байгуулад бас нэлээд хэсэг хугацаанд манай гэрээр конторлдог, хуралддаг. Тэгээд тэр холбооныхаа цаашдын үйл ажиллагаа, бодлогыг манай гэртэл одоо ярилцдаг. Тэгэл одоо би бол тэр олон уяачид ирсэн хүмүүсийн хоол цагийг хийгээл нэлээд сайн үйлчлэгч нь бас байсан да. Тийм тэгээд уяачдын холбоог тэгж байгуулад дараагаар нь Мон Эрдэнэ компани маань үйлдвэрчлийн соёлын төв ордны 301, 302, 303 гэсэн өрөөнүүдэд байрладаг байсан. Тэгээл тэр өрөөнүүдээр бас байрлал. Гэр одоо тэр Мон Эрдэнэ хоёрын контороор л одоо контор хийж нэг хэсэг нэлээд хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа явуулж тэгэл одоо санхүү эдийн засгийн бодот боломжтой болонгуутра нийслэлийн үйлдвэрчний зөвлөлийн байранд өрөө түрээсэлж
ингэж одоо тусгаар тогтнож исэн юм түүхтэй. За чи залуу хүн зоригтой. Чи бас тэгээд өөрийн гэсэн бас үйлдвэрлэл худалдаа явуулж байна. Бас цах хэмжээний материалыг бааз байна. Чи тэргүй байх хэрэгтэй маа гэсэн. Ийм санааны үүдэн дээрээс анхны морь спортын эртний холбоог байгуулж тэргүй нь болж байсан. Ингэж санагддаг юм аа. Энээс хойш олон даншиг наадам, олон их хурд, олон аймаг үсгийн наадам болсон. Мөн анх удаан өвлийн бүсийн наадмыг одоо тэр өөрийнхөө төрж өссөн их хангай гэдэг газар уралдуулж байлаа. Мөн Төв аймгийн Баян жаргалын суманд уралдуулж байлаа. Ингэж байсан юм да. Тэгээд энэ хугацаанд бол манай уяачтаас Сүхбаатарын одлон хөдөлмөрийн гавьяаны улаангийн одонгоор уяач, Даваахуу, Гарамжив, Төвд нар хамгийн анх шагнагдж байсан. Би энэ гурван уяачийн аль нэгийг нэгүл хөдөлмөрийн баатар, нэгүл гавьяад болгомоор байна гэж хүмүүс маань их ярьдаг байсан. Тэгээд цаанаас нь дээд газар их хурлаас бол одоогоор одоо тийм уяачтаас тийм хүмүүс гараагүй байгаа, болоогүй байна. Жохон хүлээсэн гэдэг. Тэгээ одоо Сүхбаатарын одон хөдөлмөрийн гавьяаны улаандангоор шагнагдчихсан. Онцог Балжир агсныг Монголын хурдан морьнд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь бол монголчууд андахгүй зөвхөн хурдан морь гэхгүй ер нь бол үндэснийхээ өв соёлыг их дээдэлдэг, түгээн дэлгэрүүлэхэд бас их санаагаа чилээж явдаг хүн байсан гэж сонсон. Энэ тухайн та бүхэн хуучлаа. Ерөнхийдөө бол одоо талигаач маань хурдан морь, спорт, шатар ер нь л одоо тийм спортод их хэлэхтэй, ер нь их тийм хүнлэг тийм сайхан хүн байсан. 1992 оноос хойш манай талигаач Онцог Балжир агсан энэ 60-аас дээш насны улсын авраг, олон улсын хэмжээний мастер цолтой хөгшчүүлийг цуглуулж одоо цагаан сарын өмнө хүндэтгэл үзүүлэн хүлээн авалт хийж бас гарын бэлэг сэлт өгдөг байсан уламжлалыг нь одоо өнгөрснөөс нь хойш бид нар таслалгүйгээр нийтдээ 23 жил энэ үйл ажиллагаа үргэлжилж байна. Тэгээ цагаан сар болгоны өмнө энэ хөгшчүүлтэйгээ бид нар манай гэр бүл болон манай компанийнхаа уулздаг, баяр хүргэдэг. Мөн цагаан сарынх нь одоо үйл ажиллагаанд зориулж тодорхой хэмжээний бэлэг сэлтийг бол жил болгон өгдөг. За Мон Эрдэнэ компани захирал байсан Онцог Балжир бол шатны спортын зүтгэлтэн болсон хүн байгаа. Миний ч шав байсан хүн байгаа. Тэр 1992 онд анхныхаа энэ тэмцээн зохион байгуулсан. Тэмцээн уулзалтын зохион байгуулсан. Тэгэхэд бол Монголын шатны холбооны ерөнхийлөгч байсан Ламжин багш энд байж байна. Чалгаа сургууль энд байж 6 хүн оролцож байсан. Анхных нь уулзалт тэгж гэсэн. Түүнээс хойш одоо 23 дахь жилээ уулзалт хийж байна. Өмнө өргөжин дэлээд одоо 20 гаруй ахмад шатцаа цуглуулад донд нь тэмцээн хийгээд ингээд цайл золголт хийгээ явуулдаг болсон юм л да. За Онцог Балжир бол Ягтар спортод дагнан хичээлээд улсын шгшээгийн хүүхдүүдийн шгшээгд орж байсан. Монгол улсад төлөөлөл эрх үүсэг улаан удийн халс тэмцээнд нөхөрсөг уулзалтанд оролцож зоглож байсан. Мөн авиасад шатарчдын нэг байсан л да. Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулсан Онцог Балжир агсан сайн шатарчин байсан. Тэгээд тэдний гэр бүлийнхэн энэ одоо шатрын үйлсийг үргэлжлүүлээд олон жил одоо сонирхогчдын дунд, байгууллагын дунд, мөн шатрын ахмадын дунд тэмцээн зохион байгуулж ялангуяа одоо 1950, 60, 70, 80-аад оны ахмад шатарчдыг жил бүр хүлээн авч шатрын спортыг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулж ирсэн. Амьд ахуйтай бол ингэж ярьдаг байлаа. Уяачдын амьдрал бол үнэхээр хөдөлмөр бол маш хүнд. Бүтэн жилжингээ одоо тэр морь малтагаа ноцолдож ерөөсө ганцхан өдөр бүх юм дүгнүүлдэг. Тэгээд ингээд дүгнүүлээд тэр шагнал бай шагналын даавад айлмд нэг цайнаас хэтрэхгүй ийм байна. Тийм учраас энэ ядарч зүдэрч яваа малчтад нэг 100 мянган төгрөг юм уу тухайн үед нэг хэдэн төгрөг өгөх бол нэг тухайн үеийн хэрэгцээг нь л хангана. Нийт ард түмний нийт уяачт малчтын ахуй амьдралыг дээшлүүлэх гэвэл морьных нь үн өртгийг дээшлүүлэх энэ хөдөлмөрийг нь одоо улс
засгийн газар одоо улсаас ингэж хөдөлмөрийн бодитойгоор үнэлүүлэх мориных нь одоо үнийг өсгснөөр ард түмний амжиргаа бол нийтдээ дээшлэнэ гэсэн ийм утга санаатай зүйлийг их ярьдаг байсан. Өөрийнхөө хурааж хомссон жоохон хөрөнгө мөнгөө бол юунд зарцуулсан гэхээр хурдан морь. Монголд морин спортыг нь хөгжүүл. Энэ уяачдын алдар хүндийг өргөе. Морины үнэлэмжийг нэмэгдүүлэх гэдэг тал дээр их санаа тавьдаг байсан. Ингээд хамгийн анхны 8 нь бол юу гэхээр бол тэр үед чинь одоо энэ сайн хурдан морь гэдэг 500-600 мянган цаасны үнд хүрч байгаагүй юм. Тэгэхэд одоо энэ баруун хойноос энэ Сумьясрангийн юм уу цагаадрын прогоноор хөдөлж анх хөдөлж явж байсан. Миний санахаар дээрээс нь бас мотоцикл өгжсэн санагддаг юм. Ер нь бол одоо тухайн үед талигаач маань бас нэлээд хүнд өвдөөд боссон тийм үе байсан учраас хөдөө гадаа явахдаа голцоол надыг дагуулж явна. Тэгээд мэдээж бид нар бол одоо бас болцоогоор л хөдөө бэлдэж явдаг байсан. Тэгээд хөдөө айлд очиод морь мал ярьж байгаа л нэг талигаачт маань олсод яасан ч их морь мал бэлгэлдэг байсан. Тэгэнгүүтрэл одоо мөнгө төгрөгч гэж зөндөөл өгнө. Тэгснэ дээрэс нь эрдэнэ чи цэнхэр өтөө харан дээлээ өгчих. Эсвэл нэг тимаа өгчих гэх мэтийн юм бол энүүхэнд л байсан да. Одоо санахад бол сайхан санагдчихээн. Тэгээ өөрөө одоо их багасаа бас морь мал дагсан, уяачдын дэргэд өссөн тэр уяачдын амьдралыг их сайн мэддэг байсан учраас энэ зорилгоо бол биелүүлэх гэж ийм зорилго тавьж ирсэн. Одоо тэгээ өөрийнх нь хүсэж ирсэн, санаачилж ирсэн энэ бүх үйл ажиллагаа энэ одоо 20 жилийн хугацаанд уяачдын холбоог удирдах ирсэн тэргүүлэгчид холбооны ерөнхийлөгчдийн одоо хүсэл одоо тэр хийжсэн үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр бол мотоциклоос жип хүртэл байшин нь өссөн байна. Үргэлж хүний төлөөлөг нь сайхан инээн зөвхөн хурдан мордын уралдааныг ирчээ авч хөгжүүлэх үйсэд гар бие оролцоо зогсохгүй гэр бүл найз нөхдийгөө ч урайлан татан оруулдаг байлаа. Сайн хүн, сайхан чхань, уул шиг түшигтэй аав хүн ихийг хийж бүтээх насандаа хорвоогийн мөнх усыг үдсэн ч хойчдоо өвлөөсөн үйл хэрэг нь хэдэн зуундаа дуурсагдах агуу түүхийг үлдээсэн юм. Тэмцээ үзэж байгаа танилцсан. Тэгээд ер нь бол би амралтаа аваад ажилдаа орсон байсан. Тэгээд энэ махкаминадуудын одоо энэ чинь Дархны махкаминад, Дорндын махкаминад, Улаанбаатарын махкаминад гэдэг энэ 3 том махкаминадуудын спортын тэмцээн. Тэгээд одоо каминадуудын ажилчдын уулзалт зөвлөгөө гэж жил болгон хийгддэг байсан. Тэр тэмцээнийг зохион байгуулж тэр спортын төв ордонд босон тэмцээн дээр хоёулаа 2-1 арж танилцсан. Яагаад одоо хамт ажилдгаа мэддэггүй байсан бэ гэхээр би амралтаа аваад орсон чинь манай нөхөр манай тэр спорт клубын дараагаар шинээр ирсэн байсан. Тэгэл нэг нүдэн дулаахан ганганч гэж ихтэйхэн тийм боржгор өстэй царайлаг ер нь нэг тийм энэтхэг маягийн төрхтэй хүн байсан юм шүү дээ манай талигаач чинь. Нэг давхраатай том алаг нүдтэй, өтгөн сормоос хөмсгтэй. Тэгээд их буянтай байрын том сайхан чих зузаан уруултай нэг их царайлаг залуу байсан. Ерөнхийдөө бит хоёрыг залуу байхад та хоёр ах トゥ хоёроо гэж асуугаад байдаг байсан. Авгай нөхрөө гэхээс илүү ах トゥ хоёроо гэж асуудаг байсан. Талигаач маань олон тэмцээнд оролцдог. Тэр үед одоо хоршоол нийгэмлэгийн тамирчдыг
энэ Баянгол, Улаанбаатар гэл энэ буудлуудаар байрлуулаад улсын чанартай, улсын авраг шалгаруулах тэмцээнд тамирчтай байрлуулцдаг. Гэр оронлон чөлөөгөөр явуулахгүй нэлээд одоо дэгтэй журамтай тийм байдаг байсан. Тэгээд хичнээн зочд буудлын хоол идээд тэмцээнд оролцож байгаа ч гэсэн бас нөгөө эхнэрийн гарын хоол цайг сандаг байх гээд хоол цай хийгээд аваад очихоор зэрэг фонцгаа дүүчи ирцэн байна гэдэг тийм тэгдэг тийм байсан. Тэгээд хизээ хойно ой чи дүүн биш эхнэр нь байгаагүй яасаа адилхан улсууд уу аргагүй сайхан хосууд байна гэж тэгж ярьдаг байсан. Халамжтай их сайн хань байсан. Миний хань ч одоо архитаар сууж агсан согтуу тавиаж гадуур дотор явж ингэж одоо гэр бүлийн дунд ямар нэгэн маргаан эвтэй эвгүй байдал бол ер нь гардаггүй тийм байсан. Ер нь бол одоо надтай хандлахтаа жоохон биеийн тааруухан тийм нэлийн залуудаа илэг мэлгэн жоохон муудцсан тийм байсан. Тэгээд найз нөхдүүд маань намайг бол чи их азтай хүн гэж хэлдэг байсан. Ягаад гэвэл одоо танаа нөхөр арх уухгүй юм. Авгаа хөөх эргүүлж гадуур дотор яваад авахгүй юм. Гэр орондоо түшигтэй хоол сайхан хийх юм гэд намайг их азтай, чи их азтай, чи ер нь их азтай буянтай хүүхэн гэл найз нар маань тэгдэг байсан. Талигачигаа өнгөрсний дараа би ер нь өөрөөсөө азтай хүмүүн үү гэж асуудаг. Хансах заяатай орчлонгийн харамлаагүй бэлэг харлаган хорвоод бүдчүүлээгүй тодхон гэрэл хайраа нууж бидрүүлээгүй өгөлгийн дээд хан хэрэмгүй гигэн амьдралээ минь эзэн нь юмаач. Тэгээ одоо бодох нь 3 сайхан хүүхдээ ээж ав болж энэ 3 сайхан хүүхдээ харж өтлөн гэдэг бол бас азтай л хүн байжтэй л гэж би боддог. Яг нэг талаар харамлахтай залуудаа ханижлаа алдсан ч гэсэн энэ олон сайхан хүүхдүүд одоо ингээ би чинь 6 ачтай. Нар аргадаж цацлаа өргөсөн миний ээжи насан дэмжих хүүдээр ирхэсэн миний л бурхан хоногийг хүүдээ зориулсан ижиэм холын замд сургаал хайрладаг ижи бурхан хөх тэнгэрт залбирч суудаг хүний л хань хөхөөрөө даллаж ам тасраагүй миний ижи эрдний чулуугаар ингэрээ гойсон цэцэг инх мөнх дэлхийд мөнх амьдрах ухаан ижи минь та хүүдээ ганц олдох шүтэн ижи минь та гал усны их болсон хоригл. Талигаач маань бол ер нь бол их тийм гэрсэг тийм хүн байсан. Одоо тэгээ хүү маань бас их тийм ер нь бол тэр аавынхын зан чанар байдаг. Тэгээд их олонтой олны дунд их тийм хүндэтгэлтэй. Ер нь хүнийг бол сайн муу энэ баян тарган энэ сайд дарга гэж ер нь тэгж хүнийг дугаарлж ялгадаггүй хүнтэй их сайхан нөхөрлөдөг. Хүний одоо дотор байгаа нэг тийм өөрт байгаа нууцлагдмал сайхан зан чанарыг одоо хөхүүлэн дэмждэг, тэрийг нь их өөрт нь ч хөтлөх тайлбарладаг. Хэн нэгэнд тэр хүний тэр сайхан чанарыг нь магтан сайшааж ярьдаг тийм олонтой. Ер нь л тэгэл одоо хинтэй харьцсан уу нэг мэтгэд л нөхрийн маань одоо нударган дор, буулган дор ороод ирцэн л байдаг байсан да. Тэр таны хүү одоо аавынхаа өвлийг өргөжлүүлээд адуутайгаа ойрхон явж та хүүхийнхээ тухай. Би одоо энд нь их бүр их талархаж байгаа хүүдээ баярлж байгаа. Хүү маань бол ер нь аавынхаа удам талын ганц банд юм байгаа шүү дээ. Ер нь удам залгах ганц хүүн. Хатам талигачийн маань тал бол нэлээ олон ач хүүхдүүд энэ төр байгаа. Тэгэхэд бол ач нар зээ энэ төр ер нь ганцаархна хэрэгтэй. Удам залгах ганц хүүн.
хүүгээ аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлээд морь малтай ойрхон яваад одоо ингээд бас уяач болох үйл хэрэгт ханцуу шамлаад орж байгаад бол ээжийн хувьд их талархалтай байгаа. Их зөв юм хийж ийн гэ тэрийг нь бас нэлээд дэмжиж ер нь бол одоо аль болохоор дэмжиж тэр ажил үйлсийн бас нэг эвтэй айтай байгаасаа гэдэг талаас нь бол бас анхаарч байгаа гэх юм уу да. Тий. Ер нь тэгээд аавтайгаа ер нь хараар нэлхасаал бас аавынхаа ажил үйлсийг хийхэд нь жоохон хүүхэд дагаалгүйгээд идэг, морь унаал явдаг. Тийм байсан болохоор ер нь бас л энэ маань хотын хүүхэд гэлтгөө хөдөө өссөн хүүхдээс бол ялгаагүй. Бас өдөөний амьдрал ах уян дэгж аягийг бол нэлээд сайн гадрална. Ахмад уу уяачтай бас нэлээд хүндэтгэлтэй одоо энэ эрдэм бэлэгтэй уяачтын нүүр их хөдөлмөрийг би байтугай Монголын ард түмэн хүндэтгэж байгаа, ойлгож байгаа гэдгийг бол бүр харна талаасаа үзэж сонсож өссөн. Тийм болохоор бол энэ ажил үйлсэд ингэж өөрийнхөө одоо сэтгэл зүтгэлээр хандж байгаа учраас би их амжилт гаргаасаа аавынхаа эхлүүлсэн энэ ажил үйлсэд нэлээд сайн гүн ороосоо гэж боддог. Тэгээ сая одоо Монгол улсын алдарт уяач гэдэг цолыг 2015 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хүртсэн. Тэгээ хүүгээ одоо энэ олон сайхан уяачтын эрдэм бэлгээс чадах хэмжээгээр шимтэн суралцаж энэ олж авж байгаа хөдөлмөрөө нэлээд үнэн сэтгэлээсээ хийгээсээ энэ олон сайхан уяачтын араас шил дарсан сайхан олон шагналуудыг аваасаа гэж би бүр үнэхээр сэтгэл их хөдөлж хүсэж байгаа. Тэгээ одохгүй миний хүү бас мөн л одоо энэ сайхан уяачтай адилхан манлаа уяач, тод манлаа уяач болох байх гэж итгэж байгаа. Би багасаа л одоо хурдан мөрөмж тэгээд аав хаажууд тэгээ Монгол улсын манлаа уяач Харамжуугаа гэдэг хүний Тууралтар цагийг бас унж одоо явуулаа. Тэгээд ав маань Монголын морь спорт уяачтай холбоог анх үүсгэн байгуулагч тэр хамтлагаас машинтай явж яддаг байсан хөлтөөс. Абад их том биетэй хүн байсан. Яа их том биетэй тэгээд морь унахлаараа нэг сайхан хонгор халзмартай. Өндөр цом сайхан одоо манайхан бол монголчууд бол имэйл нэмэр гэж ярьдаг юм да. Сайхан имэйл нэмэртэй. Тэгээд тэр морь хоёр хонгор халзмарн дээр ээж маань нэг нь морчин, аав маань морчин хоёулаа тэгээд яамгийн дэнч дээр хоёулаа нэг сайхан хостой юм савж яхад бас л одоо хүртэл бас нүдэнд бууж лээдээ. Нэг ногоон зэмбэн дээр улаан зэмбэн дээр хоёр солид өмсчвал тэгэл ямар ч үед тэр нөгөө одоо хотод явж байгаа л хөдөө морь малн дээр очиод ямар ч костюм бижигтэйсэн тэгэл газар суугаад тэр костюм бижиг хайрлтгүй юм байсан да. Гэсэрвангаа хонгор азаргыг та Эрдэнэ сумын наадамд онж төрүүлж байсан гэсэн тэр наадмын тухай ярьж өгөө шидэн настай байсан юм бэ та? Би ч одоо 9 настай байсан юм да. 9 настай байсан юм да. Тэгэд хойд тий намайг 11-тэй үеж яхад Монголын морь спорт уяачтай банк юу асан. Одоо суурин тавьсан. Сүүлд нь аав маань ах зөвөр олон сайхан одоо эрдэм мэдлэгтэй байсан одоо хоёр дахь тэргүүн болсон Боёмдгэр ах маань тэгээд одоо энэ Баастгуй тэгээд энэ олон сайхан улсуудыг галын бутам руугаа гэдэг энэ улсуудтай нийлж Монголын морь спорт уяачтай холбоог одоо улсын бүртгүүлсэн байгаа. Анх үүсгэл санаачлах нь бол 2 жилийн өмнө ер нь нэлээд эртнээс л яригдчихсэн юм байна. Та багадаа бас Тавруу Алтар азрагны ажил хийхэд ундаг байлаа гэсэн. Бас хурдан буян гонх нуруунд дээр нь гарах бас хувь танд тохиож лээсэн юм байна. Яг зүгээр юу Тавруу Алтар азраг нэлээд бас хөшөлсөн байсан тухайн үед ч. Тэгээд Тавруу Алтар чинь Алтрыг одоо 50-аас өмнө энэ Харамжуугаа одоо манай нөгөө Лусан жаанд Төвдөн жаанд хоёр хөгшний шавьян байгаа шүү дээ. Тэр хоёр хөгшнийч бодд юм уу аав маань их сайхан хөндлөж хураа дүүшгээ хүүхчгээ сайхан харилдаг усны үед
Намайг их эрхлүүлж тэр халтраа цагаа их мордуулдаг байсан. Тэгээд энэ би ч өөрөө бас айлын ганц хөө удмаар залгах ганц эрэгтэй ачин одоо аавын талаасаа тийм учраас бас надад их хайртай намайг их би ч бас өөрөө морин их унах дуртай амархан хасагдсан болооч тэр юм уу чи нэг унжаагаал намайг их барьж өгч амлдаг байсан. Тий. Аавынхаа тухай та ярьж өгөөч. Адуу их сайхан унж идэлдэг. Тэгээд Монгол имэйл хазаар ер нь Монгол идэл хэрэглээг сайхан эдэлж хэрэглэдэг хүн байсан гэсэн. Аав маань ер нь тэгэл яг л энэ гар урлал одоо бусад энэ Монгол ахыг одоо Монгол одоо үндэсний дээл тэр сайхан тухайн үед бол тэнцэн дашуурч одоо сайхан дашуурч байхгүй болцсон байлаа шүү дээ. Нэг юм модон дашуур зүгээр нэг юуны одоо манайхнаар бол одоо малбаа дашуур гэдэг ийм хүүлнэг барьдаг ус сайхан мөнгөн дашуур бариад одоо энэ хазаар мазаарыг бүтнээр сайхан хэрэглэхдээ юм өөрөө тийм. Таны аавтай хурдан морьнд хамт зүтгэж явсан олон сайхан найз нөхдүүд нь байдаг. За тэдгээрээс одоо таныг бас адуу их үйлсэтэй тусалж байгаа олон сайхан уяаж нар бий байна. Тий Монгол Улсын тодмонлоо гэж Намдажиг анахаа хөдөлгөөндөр Монгол Улсын манлаа гэж одоо Батлэг гэл анахаа маань хөө багаан маань найзтай хамтдаа бас хотод нас мөрөөд тэнд юм да. Таны одоо яг хурдан морины анхны айраг төрөө гэвэл энэ хурдан морьтой амьдралаад хар багаасаа залгсан тэгвэл яг адуу үед сойж эхлээд анхны айраг төрөөгөө хэдэн онд хүртэж За бүр анхных гэж яг би аавтайгаа утсан ганц над нэг надад миний сэтгэлээс өрөөсөө салтгүй. 1994 оны Ярангуд болсон Монгол Улсын наадам. Улсын наадамд өсвөрөн үе маань гуравлаад тэр тухайд одоо манай малчин байсан Чимбатах маань сайхан хурдлуулж юу болсон. Гуравлуулсан. Би тэр наадам өрдөөсөө мартдаг. Тэр наадам их сайхан наадам болсон. Тэрнээс хойшоо тэгээд аав маань бухан болсны дараа 98 оны одоо юунд баруун бүс энэ эднэт болсон наадамд их нас маань төрүүлээд азга маань төрүүлж ирээд үзэгчтэй хажуугаар ороод ам үзүүлсэн. 98 онд. Тэгээд би тэндээс л ерөөсө хамгийн анхны одоо миний айраг төрөө одоо хоёр нас уралдахад нэг нь төрүүлээд нөгөөх нь ам үзүүлээ. Тийм л надад болж ирсэн. Мон эрдний хар азраг гэд хүмүүс андахгүй шүү дээ тийм ээ. Тэний хурдан хар азрагны тухай. Хар азрагныхаа удам өвчлийн талаар та ярьж өгөө. Миний хар азрагыг хязаалан улсад төрүүлснийхэн дараа соёл шээ азраг болоход начсан. Жаргалтлаас одоо миний хар азрагыг авчираад аав маань авчираад талцсан гүүг маань бас эндээс авчираад тэгээд энэ хоёрын дундаас энэ хар азраг гарсан. Талцсан гүү маань болохоор тойруулгагүй л дээ. Тэгээд тойруулгагүй тэгээд энэ хоёрын дундаас энэ хар азраг гараад 2002 оны Улсын их баяр наадамд даагандаа төрүүлээд тэгээд шүдлэндээ бас тавлсан. Хязааландаа бас тавлсан. Улсын наадамд дараалал уруусан.
Таны аав амьд ахуудаа цуглуулж хураасан адуу гэхээр бас нэлийн олон тооны юм байсан. Тэгэхээр хаанхын угшилтай адуунууд цуглуулж исэн юм бол өөрөө хурдан моринд их дуртай байсан чинь тал дээр их анхаардаг байсан баг. Тий. Нэг сандий манай тэр айрын нуур тэр юуныхаа буурлангийнхаа үрдчихсэн. Ав маань дундуур нь манайх 2000 гаруй адуутай байсан. 2000 гаруй адуун дундуур нь нэг дундуур нь зөвхөн машинтайгаа дундуур нь явбал энэ вайц энэ ганц нэг унаг алга болсон нэг энэ их ханддаг хүмүүс. Тэгээ 2000 гаруй адуун дундаас явж байгаа тэр адууны тэр байхгүй нэг ерөн хилчдэг байсан. Тэгээд аав маань зөвлөсөн угшил гэх юм бол одоо энэ жаргаланд ерөнхийдөө Сүхбаатар шигийн адуу их олон зөвлөсөн. Одоо миний хандгаа бараг юунаас Сүхбаатараас авчирч ялаа. Тэгээд жаргалантаас миний хараа зургийг авчирсан. Энэ талын газраас тэсээс бас нэлээх юм авчирсан байдیں۔ Тэсийн бараа зургийг хурдан байсан бараа зургийг авчирч ялаа. Тэгээд энэ тойруулга адуу, тэгээд энэ товруу адуу, тэгээд тухайн үед л алдартай байсан од хонгор гэдэг газар байсан. Одоо энэ аав манай талдаас даваа сүрэнгийн од хонгорын төлүүд тэр од хонгорын нэг төл хол газар байсан өнгөгүй гэдэг нэг хүмүүс бас мэдэндээ. Өнгөгүй маань бас бүсийн давтанд бараг 4-5 орцсон шүү. Тэгээд жоохон бахад дүнж нэг мөрөөнөөс ороод хурдмөр явж хахад даасрах ах манайд бэлэлж ирсэн. Тэрний төлөөд их олон сайхан юм тугаа. Нийтдээ 2000 гаруй адуу тэгээд Таны амжилтын цуваг харахаар бүр 1990 оноос эхэлдэг юм байлээ. Хэдэн настай байсан юм бэ? тий 98 онд хар азраг юунд эдэнтэд 90 онд хар азраг эдэнтийн одоо бүсийн нааданд юу яагаад ам үзүүлгээд тэнцээ уулын төрүүлсэн. Тэгээд нөгөө хүний хүүхдэд хүмүүсээ хажуугаар нэг гараад эргэж ороод ам үзүүлсэн. Тэгээд халзмаар их хоол төрүүлээд тэгж явжсэн. Тэгээд одоо захир халзмаар тэр соёолон улсын наад төрүүлж байсан захир халзмаар байгаа. Тэгээд юу яжсэн. Тэрнээс хойшоо тэгэл дандаа миний өөрийн унгаа атуу. Талигаач ган хуйг бандгаа манай уяач залууг Төв аймгийн Баян цогцсомаас хоёр хөөрхөн тийм залуу гэрвэл хоёр хөөрхөн хүүхэдтэй тийм 2-4 хүн авчраад уяач болгож ийсэн. Тэгэхэд одоо тэр жоохон хүүхэд ямар ч одоо улсын бүсийн нааданд айраг төрөө авч одоо нэр алдарн тийм төгсөн тийм мундаг уяач бол байгаагүй. Гэхдээ тэр хүнийг бол ийм одоо хэмжээнд хүрч чадна гэдгийг бол их эрт таньж олж ирсэн. Тэгэхээр талигаач маань бол хүнийг бол их багаас нь их хүнийг ингээд цаашдаа энэ хүний одоо зам мөр нь ямар явах вэ? Энэ хүний хөдөлмөр бүтээл нь одоо ямар явах вэ гэдгийг бол хардаг өстой бэлгийнүүдтэй байсан гэж би бол үздэгий, боддгий. Тэгэхээр ган хуйг уяач маань бол одоо их залуухан жоохон залуу ирэл өнөөдөр Монгол улсын тод манлай уяач болтроо өссөн байна. Тэгээд энэ хүүгийн маань бас алдарт уяач болох энэ одоо өндөр шагнал гавьяа шагналыг хүртэхэд бол бас энэ хүний гавьяа зүтгэл бол маш их байгаа. Энийг дурдахгүй өнгөрхийн аргагүй.
Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулах санаачлага яригадад яг үүсгэн байгуулагдаж байхад яг анх бас таны хантай хамт энэ ажлыг эхлүүлж байсан хүмүүсийг та дуртаач. Монголын морин спорт уяачдын холбоо анх байгуулагдаад бол орон тооны ажилтан байгаагүй юм. Энэ холбоо анх байгуулагдаад бусад холбоодоос ялгагдах юм нь Олимпийн хороонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулах статустай хууль зүйн яамд бүртгэлтэй ийм албан ёсны холбоо болоод нэг хэсэг бол орон тооны албан хаагч ажилтангуу байсан. Тэгээд одоо Гавьят Баярмагна ахыг нөхөр маань холбоондоо урьж нарийн бичгийн дараагаар ажиллуулах гэж байгаа. Энэ хүн бол одоо цэргийн байгууллагт их олон жил ажилласан. Ер нь бол одоо морь судлаач тийм ажлынхаа хажуугаар тийм одоо хувийн сонирхлын дагуу тийм ажил хийдэг тийм хүн их тийм тулхтай хүн байгаа. Энэ хүн одоо тэтгэвртэй гараад энэ холбоонд маань ирж ажиллана гэж ярьж ирснийхэн дагуу одоо холбоо байгуулагдсанаас нэлээд хойно Баярмагнагоо тэтгэвртэй гарч нарийн бичгийн дараагаар нь их олон жил ажилласан да. Өр бүтээлтэй ажилласан. Уяач малчин төмний сэтгэл зүрхийг нэгтгэж чадсан. Учираас энэ уяачид бол энэ холоос гэж бодохгүйгээр одоо эдийн засгийн чадвар хүнд сайжирсан байна. Тээвэр тэр тухайн үеийн одоо тээвэр энэ чадвар чансаанч дээшилсэн байна. Одоо талигаач маань морио одоо хурдан морио машин дачаад ирэх, онгоцон дачаад ирэх энтэр гэсэн одоо олонний бас нүдийг бүлтгэлгэж хийг дэлдийлгсэн зөндөл олон янз янзын үйлдэлүүдийг бол хийж исэн л да. Тэр нь болохоор зэрэг ерөөсөө холоос ингэж ирж уралдаж болдгиймаа гэдэг л үлгэр болж исэн. Талигаач маань бас ганцхан одоо ингээд хурдан морийг уралдуулад энэ уяачдын хөдөлмөрийг одоо үнэлээд морь малных нь үнийг өсгөөд энэ амьдрал ахуйд нь ийм эргэлт өөрчлөлт хий гэдгээсээ гадна олон талын хүрээтэй тийм бодлыг бол агуулж ирсний нэг нь Монгол хүн бол бурхнаас Монгол үндэсний дээл хувцас бол бурхнаас заяасан бэлгээ. (1996) оны Дэлгэр хааны наадамд Фунцэг Валжира гэсэн анхны мотоциклийн байтын уралдааныг зохион байгуулж тэр үед их насны морьд 700 хүрч уралдсан гэдэг. Өөрийн хээрмөр айргийн тавд хурдлан ирэхэд 6-д орсон Дорноговийн улаан хүүгийн морийг хол газраас наадам зорж ирсэн хөдөөгийн малчин хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэйгээд өөрийн морийг ухрааж хүний морийг тавд бариулж байсан гэдэг. Тийм л бусдын төлөө хүний төлөө гэсэн сэтгэлтэй нэгэн байсан юм. Талигаач маань ер нь бол хүнд бол одоо янз янзын зан аргашин байна шүү дээ. Сайн муу тал байна. Тэгэхэд бол хүнийг бол дээр дор гэж ялгахгүй. Хүнд байгаа сайн талыг эхэлж төрүүлж хардаг. Тэрийг нь их өхүүлэн дэмждэг. Тийм хүн байсан. Тэр утгаараа одоо тэр өөрийнхөө морийг тавд орсон морой хойш нь ухраагаад 6-д оруулж тэр хүний байшинлыг өөрөө ах байшинлаа тэр хүнд өгж тэгээд өөрийнхөө морийг хойш нь татсан. Одоо тэр хүний хөдөлмөрийг тэр хүнд одоо тэр морио уралдуулах гэсэн тэр холоос зорж ирсэн сэтгэлийн одоо үнэлж мөн тэрүүгээрээ цаашдаа уяачдын хөдөлмөрийг бас хөхүүлэн дэмжих энэ холбоондоо итгэх итгэлийг бас өшөө бий болгох, сайжруулах бас тийм зорилгоч агуулж ирсэн бах. Өөрийнх нь сайхан сэтгэл бол хамгийн гол нь байсан гэж би бол нөхрөөрөө бахархаж байна.
Түүний гэргийн ажлын хамт олон өрөг хүүхэд ах トゥ нар нь нийлж Пунцэг Балжир агсны нэрэмжит хаврын уралдааныг тогтмол зохион байгуулж зорж байсан бүхнийг тасалдуулаагүй юм. Одоо бид зохион байгуулах гэж санааж хэлэх хэрэггүй болж холбоо маань сайхан зохион байгуулад уяачид манч хаврын уралдаанаас сэргээж хүлэг морьдоо уйж сайх болсон сэтгэл хангалуун байгаагаа түүний гэргий баярлан ярьсан юм. Ер нь бол анхны одоо бай шагналыг бий болгох энэ уяачдын хөдөлмөрийг үнэлэхдээ ямар хэлбэрээр үнэлүүл их хамгийн зөв байх вэ гэдгийг бас нэлээд судалж ярилццаадаг байсан. Ер нь бол алдарт уяач гэдэг шагнал бол тухайн үед байсан. Тэр нь бол нийгэмлэгийн шагнал байсан. Энийг нь бол улсын цол зөргийн комиссар оруулаад алдарт уяач. Тэгээд тэрний дээр нь манлаа уяач гэсэн ийм цол зөргийг бий болгоё гэж одоо яхаарахгүй өөрөө санаачилсан. Сүүлд бол тод манлаа уяач гэдгийг талигаачин маань өнгөрснөөс хойш уяачдын холбоо одоо ингээд алдарт уяач, манлаа уяач, тод манлаа уяач гэж байх нь зөв юм байна гэд улсын цол зөргийн комиссаас олгодог байсан шагналыг ерөнхийлөгчийн зарилгаар олгодог одоо төрийн дээд шагнал болгосон ийм бас сайхан үйлсийг уяачдын холбоо маань өшөө улан боловсронгуй болгож дийлгэрүүлсэн. Мөн одоо хурдан морьдын уралдааныг ингээд нэг улсын наадмаар хязгаарлаад тогтохгүй. Ер нь одоо шигшмэл хурдан хөлгүүдийн уралдаан гэдэг юм байх хэрэгтэй юм байна. Энийг байлгахдаа одоо аймагуудын аймаг сумдуудын түрүү одоо айргийн одоо хидч байдгийг та 5-аар тогтохгүй миний одоо санахад эхний нэг 10 дотор орсон морьдуудыг цуглуулад энэ шигшмэл хурдан хөлгүүдийн уралдааныг хийх нь зөв юм байна гэж ярилццаадаг байсныг бас санаж байна. Тэгээд ер нь бүсчлээд энэ одоо бүсийн уралдаан гэдгийг хийх нь зөв юм байна гэдгийг санаачилж ирснийг санаж байна. Энийг л одоо амьд ахуйда хэрэгжүүлэхийн тулд энэ зүүн бүсийн, баруун бүсийн төвийн гэсэн хэлбэрээр ингэж хувааж уралдуулах нь зөв юм байна гэдэг юмыг их ярьж исэн. 1994-5 оноос хаврын морин уралдааныг өөрөө амьдсрын байхдаа зохион байгуулж исэн. 1996 оны намар нөхөр маань цаг усаар хорвоог орхисны дараагаар манай компани хамт олон хүүхдүүд маань санаачлаг гаргаад талигаачин нэрэмжит өвлийн хаврын морин уралдааныг нэлээд олон жил зохион байгуулсан. 2004 оноос Дүнжин гарав нэртэй гэр бас энэ талигаачин нэрэмжит хаврын уралдааныг хийсэн энэ одоогийн Дүнжин гарав уралдааны эхлэл нэртэй уралдааны эхлэл байх тэр уралдаанд бол одоо худалдаа хөгжлийн банк, аюунхай майнус энтер одоо хөрөнгийг гаргаж нэлээд өндөр байшин, жипний нэлээд өндөр байшинтай анхны жипний байшинтай ийм уралдааныг зохион байгуулсан. Бидний зорж исэн зорилго бол хаврын одоо хурдан морины хаврын уралдааныг тогтмолжуулах гэсэн ийм одоо зорилготой байсан. Бид бол тэр зорилгыг бол биелсэн гэж үзээд одоо талигаачин нэрэмжит уралдааныг жил болгон зохион байгуулахыг бол төр зогсоосон. Яагаад гэвэл тухайн үед биднийг тэр хаврын уралдааныг зохион байгуулж байхад ер нь манай талигаачин нэрэмжит уралдаанаас өөр уралдаан бараг хийгддэггүй байсан. Сүүлдээ одоо нөгөө хавар уралдаан болохоор зэрэг одоо очир дугаар ингээл уралдах газраа төрүүлж сонгох гэх мэтийн ингээд ер нь хүмүүсийн сонирхол хүмүүсийн одоо тэр уралдааныг зохион байгуулах эрч хүч нэмэгдээд бидний одоо тавьж исэн зорилго бол үргэлжилж одоо цаашдаа байнгын болох энэ зорилго маань биелэгдсэн гэж үзэж байгаа.
Дээрээс нь Монголын хурдан морины олимп гэгддэг их хурд уралдааныг бас таны хань ижил санаачил Тэгсэн. Ер нь зүгээр их хурд энтер гэдэг нэр бол яг одоо санаачлагын дараа оноос нэрнүүд бол олгогдож байгаа шүү дээ. Ер нь бол өөрөө амьд давхуйда одоо энэ холбоог байгуулчихад энэ одоо 18 аймаг, 19 аймаг энэ хотын бусад одоо байгаа энэ хурдан морьдуудыг яаж одоо ингэж энэ бүгдийг цуглуулж уралдуулах вэ гэж ярихтаа миний одоо санаж байгаагаар бол шигшмэл хурдан хүлгүүдийн уралдаан гэдэг имийг зохион байгуулна гэж ярьсны үндсэн дээрээс бүгдийг ингээд авчраад ингэж нэг уралдуулъя гэд нэг ярьж яснаа. Мөн бас ингээд одоо бүсчлээд баруун бүсийн төвийн ч гэдэг юм уу. Ингээд бүсчлээд аймаг-аймгаар нь ингэж одоо хийх нь зүйтэй юм байна гэдэг имийг л ярьсаар юм байгаа. Одоо их хурд гэдэг нэр томьёог олсон. Монголын морин спорт УЕЧ-ийн холбоо бий болсноос одоо ганц сайхан том одоо ажил болсон нь бол юу гэхээр энэ үүсгэн байгуулагдаад энэний хөдөлмөрийн үр шим нь юу гэхээр олон гавьт төрлөө тий олон Монгол улсын хөдөлмөрийн баатар төрлөө энэ бол ердөөсөө тэр ганц одоо аавын маань хийсэн ажил биш энэ бусад хүмүүсийн оролцоотойгоор бий болсон найз нөхдүүдийнх нь одоо оролцоотойгоор бий болсон сайхан том ажил юм одоо тий тэрнээс одоо төвж энэ сайхан одоо залуучууд ч тэр хөгшчүүд ч тэр Монгол одоо бас жигээд идэлд явж байгаа мөрөө үед явж байгаа залуучууд маань энэ холбооны л үр шимийг үзэж одоо явж байна гэж боддог. Тэгээд түүнийг дагаад бол нийтдээ бол хөдөөгийн ард түмэнд бол биднээс нэг тооцоож үзсэн. Нийтдээ нэг 900 гаруй мянган хүний ажлын байрыг Монголын морин спорт УЕЧ-ийн холбоо бас анх үүссэн цагаас нь хойш өдийг хүрэхэд одоо дээд зэгтээ сайхан хүрээд бидний тавьж байна. Энээс дэшээ явна. Тэгээд 900 гаруй мянган ажлын байртай ийм сайхан холбоод байна. Тухайн үед бол нэлээд олон морины холбоо байсан. Тэгээд нэг сонины сурвалжлагч талигачаас маань асуусан байдгийн. Энэ одоо УЕЧ-ийн энэ морины их олон нэртэй холбоо байх юм аа. Энэ одоо морины холбоо гэдгээр одоо төрөө барьж ямар нэгэн бизнесийн зорилго агуулж одоо баг энэгээр л нэр хүнд намаа арилжаа ашиг хонжоо олох гэж байна уу гэсэн нэг асуулт тавьсан байдгийн. Тэгээ тэрнийг тухайн үед тэр асуултанд талигаач маань хариулахдаа бол хичнээн уяач байгаа билээ дээ. Цөөхөн хэдэн уяачаа тал тийш нь самраад хуваагаад ахаар тийм олон уяач байгаа билүү. Энэ уяачдын эрх ашгийг хамгаалж энэ уяачдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж энэ малчт уяачдын амьдрал дэмжлэг үзүүлж энэ зорилгыг л одоо манай УЕЧ-ийн холбоо энэ тэргүүнийхээ зорилгыг болгож байгаа гэж хариулсан байдгийг уншиж яснаас санаж байна. Тэгэхээр энэ анхны тавьсан зорилго нь бол биелэгдсэн гэж үзээд байгаа. Энийг биелүүлэхийн төлөө одоо энэ холбооны энэ 20 жилийн хугацаанд удирдах исэн удирдлагууд бол үнэхээр сэтгэл зүрхээ гарган ажилласан гэдгийг дашрамд бүр зориуд тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Тусгаар тогтсон улс гэдэг бол ганц одоо баталж байгаа зүйл бол биднээс дээр үеэс амар малаа ойж бүхэн мөрөлдөө сороо харуулж ирсэн. Энэ маань мартчихгүй гэж би хайдаа. Яагаад гэхээр мөрөн сүүлийн үед бол одоо энэ хүүхдийн эрхийг хамгаалж ингээл гаднаас хөрөнгө оруулалттай гадны мөнгийг угаас нөхд хүмүүс одоо хэн ярьж байна л да. Энээсээ болоод Монгол уламжлал байхгүй болох юм. Мөргөө бол биднээс бол Монгол уламжлал гэж байхгүй болно. Тэгээд дагаад бас тусгаар тогтсон одоо улсын маань бас үнсний ээлгүй байдалч ярих тохих гэж бас айдээ. Талигаач амьд ах үед шигшмэл хурдан моридын уралдааныг зохион байгуулж дэлхийн түвшинд гаргахыг зорж байлаа. Зорилго нь одоо бодит үйл хэрэг боллоо. Монголын хурдан хүлгүүдийг нэгэн дор цуглуулж Эрдэм төгс уяачийн ухаан
хүлэг сайн мордын шанцыг шалгасан их хурд уралдаан уламжлал болгон зохион байгуулагдаж Монголын морин спорт уяачдын холбоо, Азийн морин холбоо, цаашлаад дэлхийн морин спортын холбооны гишүүн болсон нь бүгд л түүнийг хэрж ярьж зорж явсан үйл хэрэгүүд мөн билээ.